Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та лабораторийн танилцуулгын VR орчинд тавтай морил. Боновита лаборатори нь анх 2015 онд эмнэлэг зүйн лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд салбартаа мэргэжсэн эмч мэргэжлийн хамт олонтойгоор 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олон нь 153 нэр төрлийн ховор шинжилгээ үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Манай байгууллага ISO 9001, ISO 45001, ISO 14001, MNS ISO 15189, MNS ISO 17025 гэх 5 стандартуудыг нэвтрүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоог цогцоор хэрэгжүүлэн магадлан итгэмжлэгдсэн. Нийт 65 нэр төрлийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор 101 тоног төхөөрөмжтэй. Сорьц болон урвалжийн хадгалалтын гормын дагуу 2-8 хим, хасах 20 хим, хасах 70 химийн хөргөгч хөлдөөгчтэй бөгөөд температурын байнгын хяналттай. Cobas 6000 тоног төхөөрөмж нь цагт 1000 шинжилгээ унших хүчин чадалтай бөгөөд биохим, иммунологийн тоног төхөөрөмжийг нэгтгэснээрээ нэг сорьцноос бүх үзүүлэлтүүдийг богино хугацаанд шинжлэх боломжтой. Клиник химийн лабораторийн Labimate Uriset тоног төхөөрөмж нь химийн элемент болон тундас тодорхойлогч автоматжсан роботик системтэй 400 дахин өсгөх камертай, бактерийн ерөнхий тоо хэмжээ шинж чанарыг илэрхийлэх мэдрэг үзүүлэлттэй. Иммунологийн лабораторийн Евроиммун тоног төхөөрөмж нь ELISA-д суурилсан бүрэн автомат гар ажиллагаа шаардлагагүй баркодын системтэй цагт 70 шинжилгээ хийж нэг уншилтаар 180 сорьц шинжлэх боломжтой тоног төхөөрөмж юм. Гематологийн лабораторийн Humizin H 1500 тоног төхөөрөмж нь 50 төрлийн үзүүлэлт бүхий цагт 120 шинжилгээ хийх хүчин чадалтай цусны мазок бэлтгэх боломжтой. Гемостазийн лабораторийн цус бүлэгнэлтийн бүрэн автомат тоног төхөөрөмж нь нэг шинжилгээнд 5-аас 10 микролитр сорьц байхад хангалттай бөгөөд цагт 80 шинжилгээ шинжлэх боломжтой. Молекул биологийн лабораторийн Cobas 4800 тоног төхөөрөмж нь полимеразын гинжин урвалын сорьц бэлтгэх, ялгах, олшруулах шатанд бүрэн автоматжсан тоног төхөөрөмж бөгөөд өдөрт 384 сорьцын шинжилгээг хийх хүчин чадалтай уруу шилтэй болон шингэн цитологийн сорьцыг шууд ашиглах боломжтойгоор онцлог юм. 2023 оноос генетикийн лабораторийн үйл ажиллагаа явуулж эцэг тогтоох ДНХ шинжилгээг хийж эхэллээ. Генетикийн лаборатори нь фрагмент анализ хийх, нуклеин хүчлийн дараалал тодорхойлох 2 ширхэг 8 капиллярд электрофорез ABI 3500 генетик анализатор тоног төхөөрөмжтэй.